байгаа. 435 еврогоор 435 сая еврогоор Юу 435 Даа сая нэг 435 сая шүү. Яг гайраа битсээ дөрөв. За 3 435 сая гэх нэг тагч. би юм уу? За. тэгээд 3 Сайн бацхан тавьрдаа сургуулийн зурагчдаа өнөөдөр манай Picoin клубээс бэлтгэн оруулж байгаа подкастны хамгийн ихний дугаар та бүхэн төрөхөд бэлэн болсон байна. Өнөөдрийн подкастаар Picoin клубын гишүүн Батялтуулан гэрсэн нар хүрэлцэн ирээд байна. Манай Picoin клуб нь үе тэнгийнхандаа санхүүгийн мэдлэг боловсрал болгодог клуб байгаамаа. Өнөөдөр бидний сонгосон сэдв нь болохоор Эвлийн цамхаг. Сэдв рүүгээ орохоос өмнө бас их сурвалжаа дурдсан дээр авах гэж бодож байна. Их сурвалжууд болохоор цахим хэлбэрээр Эвлийн яг албан ёсны веб бузуулах Truffle Paris болон viator.com гэсэн энэ хоёр вебсайт болон подкаст хэлбэрээр Jared Owen сувгийн What's Inside the Eiffel Tower болон Mr. Bodo сувгийн Eiffel цамхагийн түүх гэсэн бичлэг болон вебсайтаас мэдээлэлүүдээ бэлтгэсэн байна. Eiffel цамхагнаас ингээд юугаараа санхүү бол эдийн засагтай холбогдох болов. Санхүү гэдэг чинь өөрөө тэр чигээр хувь хүний орлого, мөнгө, тоо баримттай холбоотой байдаг шүү дээ. Одоо Эвлийн цамхагаас дурдах юм бол одоогийн үнэлэмжийн 435 сая евро. Монгол мөнгөөр хөрвүүлээд үзэхээр 15 их найт хүрэх. Пүүх тэгэхээр наад чинь 2024 оны Монгол улсын төсвийн баталсан тал хувь байна шүү дээ, тийм ээ. Тийм. За Эвлийн цамхагийг яриад эхэлсэн чинь бас баригдчихсэн түүх нь болон бүтцийг нь бас ярьж өгөөч. Тэгэлгүй яах вэ? Анх 1894 онд Францын засгийн газраас их хөвсгөлийнхаа 100 жилийн тохиолдуулан ийм барих уралдаан зарласан. Тэгээ тухайн уралдаанд нь болохоор Виктор Люстгийн гаргасан 300 м-ийн өндөртэй цамхаг бол төрөөсөн байна. Энэ нь болохоор одоогийн бидний мэддэг Эвлийн цамхаг байгаа шүү дээ. Эвлийн цамхагийн барилгын ажил нь яг 1887 оны 7 сарын 26-наас эхлээд 1889 оны 5 дугаар сарын 6 хүртэл 2 жил орчим үе хэрэгжилсэн. Тэгээд барих явцдаа 18,000 хэсэг төмөр конструкц цэг 2.5 сая ган холбоос холбож барьсан энэ барилга байгаа. Тэгээд баригдах явцдаа болохоор 1 метр тутамд 15 1 сар тутамд 15 м өндөрсөж исэн гэсэн тоо баримт байдаг. Тэгээд Эвлийн цамхаг гэн анх баригдахдаа 300 м баригдсан. Тэгээд 3 давхар шаттай байгаа. Анх 1930 онд Chrysler-ыг баригдах хүртэл хамгийн өндөр барилгаар тодорж ирсэн. Тэгээд Chrysler-ыг баригдсны дараа 2 тулсан. Тэгээд шарандаач гэх юм уу буцаад дахиад 30 м өндөр антиныг барьж буцаад байр сууриа хүлээж авсан байна. Тэгээд сонирхолтой баримтаас дурдах юм бол нэг давхарт ресторан байдаг. Хоёр давхарт мөн ресторан байдаг. Хоёр дахь байрлал рестораныг Julia Verne гэж нэрийдэг. Нэрээ би бас нэгэн талаар сонсч ирсэн байна. Энэ Julia Verne гэдэг ресторан болохоор тухайн нэлийн алдартай зохиолч Guy de Maupassant одоо байнга зочлох дуртай байсан. Яагаад вэ гэд ингээд бас хүмүүс асууж яхад нь юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр тухайн үед бол Эвлийн цамхаг нь хамгийн өндөр хэсгээс 70 км тусгалын зайг хардаг буюу одоо тухайн Парис хотыг бол тэр чигт нь харж болдог байсан гэсэн үг. Тэгээд Guy de Maupassant нь болохоор хоёр дахь хорт барилдаг байсан шалтгаан нь гэвэл Эвлийн цамхагийн ганц харагддаг газар нь бол энэ гэж бас хошигнж хэлжсэн түүхтэй байт юм билээ. Тэгэлгүй яах вэ? Эвлийн цамхаг нь сүүл үеийн хүртэл цахилгаан шаттай байсан. Тэгээд саяхнаас 5 цахилгаан шаттай болж 5 цахилгаан шаттай болсон. Тэгээд цамхагийн дээд давхар хүртэл гарахад нийт 1665 шаттай байгаа. Тэгээд мөн салхитай өдөр 6-аас 7 см хэлбэлцдэг. Мөн 7 жилдээ нэг өнгө буддаг байгаа. Тэр будагт 60 тонн ордог гэсэн төвлөрөлтэй баримтууд байгаа. За мэдээж хэрэг
Эвлийн цамхыг ярьсан юм чинь зохиолчийнх нь намтар түүхийг нь бас ярихгүй болохгүй гэж бодлоо. Эвлийн цамхыг болохоор Александр Густав Айфел гэдэг хүн зохион бүтээж байсан баг. Эйфел нь болохоор 1832 оны 12 сарын 15-нд Дижин хотод төрсэн бөгөөд амьдралынхаа туршид маш олон одоо 20 гаруй томоохон барилгын уламжийн одоо зураг төсөлд болон бүтээн байгуулахад нь гар бие оролцож байсан байгаа. Жишээлбэл 1886 оны эрхчлөөний хөшөө 1886 оны эрхчлөөний хөшөө 1896 оны Санта Барбарагийн сум тэгээ Санта Мариягийн цогчин дугуйн гэх мэт ингээд 20 гаруй томоохон барилга байгуулсан хүн гар бие оролцож байсан байгаамаа. 1923 оны 12 сарын 27-нд Густав Эйфел нь Парис хотод нас урж исэн байна. Сайн хажуугаар сар хичээр Эйфелийн цамхнаас түүхэндээ 2 удаа худалдагдсан байдаг. Одоо бас энэ талаар мэдээлэл хүргэж гэж. Тэгэлгүй яг уу. Эйфелийн цамхгийг болохоор Виктор Люстиг гэхээр худалдаж ирсэн. Энэ нэр нь болохоор тухайн үедээ хамгийн шилдэглээ өөрсдөө нэг байсан. За намтраас нэрийг гэх юм бол 1890 онд Чехт ядуу гүнгийн гэрт төрж өссөн. Өөрөө маш өндөр боловсралтай 5 хэлээр чөлөөтэй ярьж чаддаг байсан. Тэгмээ хүнийг тийм өөртөө итгүүлэх чадвар маш сайтай. Тийм ийдэг зөөлөн хүн байсан гэж хүмүүс ярьдаг. За анх Францад 1925-нд төрж ирсэн. Тэгээд тухайн үед болохоор Эйфелийн цамхгийг шүүмжилсэн тийм хутаасан тийм юмнууд иргэдээс асар их гарч ирсэн л да. Үүнийг далимдуулаад Виктор Люстиг нь өөрөө 5 том төмрийн худалдаачныг Кретел гэх зочид буудал таалтаа узалд дуудсан байна. Үүнээс өмнө мэдээж өөрөө харилцаа холбооны яамны орлог цайд гэсэн жуухчиг хэлүүлж авсан. Тэгээд 5 дархан Кретел зочид буудалтаа ирсэн. Тэгээд эрэхт нь Эйфелийн цамхгийг зарах тухай шийдвэр засгийн газраас гарсан. Та энийг бодолцож үзээч гэсэн. Тэгсэн чинь 5 дархан болохоор маш их тийм эргээр хүлээж авсан. Тэгээд тун удалгүй 5 удалдаачны нэг ноён Паусанд болохоор илгээмжлэсэн байгаа юм л да. Таны тэр саналыг сонгож авлаа. Тэгээд гэрээний 25% буюу 250,000 франкийг та авчиж ирнэ үү гэж. Тэр өдөр нь бол харин ноён Паусан гэрээгээ цуцлагаар очсон. Нэг тийм итгэл төрүүлэхээс биш гэж бодоод очсон ба. Гэхдээ Виктор Люстиг ч өөрөө маш их тийм итгүүлэгч нэгэн байсан учраас гэрээгээ амжиж чадсан. Тэгээд улмаар 250,000 франк аваад Австри улс руу яваад гисэн. Тэгээд нөө Паусан ч юм болохоор өөрөө тийм нэр хүнтэй хүн байсан учраас цагдаач мэдэгтэйгөө. Тэгээд Виктор Люстиг нь өөрөө хашаагүй л дээ. Жилийн дараа буцаж хурж ирээд нөгөө 5 дархныхаа нэгтээ дахиад худалдаа ихээр 350,000 франк худалдаа ихээр хурж ирсэн. Тэгээд дахиад 350,000 франкаар худалдаа хийчихэнгүүтлээ Америк руу яваад гисэн. Харин өмнө хүн нь болохоор арай цагдаад мэдэгдсэн. Тэгээд түүнийг ирийн хайж эхэлсэн. Тэгээд энэ явдлаас хойш 10 жилийн дараа 1935 онд Америкт хуурамч мөнгө үйлдвэрлэсэн хэрэгээр баригдсан байна. Тэгээд 20 жилийн хорих авсан. Тэгээд насныгаа эцэц хүртэл буюу 1945 хүртэл Сан Францискогийн ойр барилга Алькатрасын шоронд байрж байгаа. Тэгээд дуушигны хатгалгаа өрчнөө нас орсон. Тэгээд нэгэн тал түүхийн ярьсан юм чинь дэлхийн 1-2 дугаар дайны үед Парисын цамхаг яг юунд ашиглаж ийва? Хиний эрх мэдэлтэй гэдгийг ярьж өгч. Дэлхийн 2 дугаар дайны үеэр буюу 1940 оны 6 дугаар сард бол Франц улс нь нацист германчуудад бол албан ёсоор буужсан байдаг. Германчууд болохоор францчуудаас маш их хүмссэн. Тэднийхэн тоонд бол Парис хотод багтаж байсан. 1940 оны 7 сар хавцаа бол Адольф Гитлер Парис хотод айлчлах үедээ Эйфелийн цамхгийн оройд нь гарч үзмээр байна гэж шийдээд дэше гарах гэсэн боловч одоо тухайн үедээ ингээд цахилгаан шатны шалтгаангүй улмаас бол ингээд эвдэрсэн байж таарсан юм. Тэгээд 4 жилийн дараа 1944 оны 6 сард Англи Америкийн холбоотны цэргүүд бол ерөнхийдөө Нормандод газардаж Францын
газар нутгийг бол чөлөөлөхөөр дайтж байгаа хоёр Адольф Гитлер болохоор тухайн Парис хотын захирагч Дитрих фон Чолтц гэдэг генерал руу шууд тушаал явуулсан байдаг. Тэр тушаал нь юу байсан бэ гэвэл Парис хотод байгаа бүх одоо үнэтэй эд хөрөнгө, түүхэн дурсгалууд болон барьшин барилгуудыг бол нураа гэж хэлсэн байдаг. Дитрих фон Чолтц болохоор тухайн үед бол ерөөсөө алинд нь ч гар хүрэхгүй гэж шийдсэн байсан. Яг 1944 оны 8 сар хавцаа бол Парис хотыг бол холбоотны зэрэг чөлөөлж чадсан байдаг. Тэр Парис хот бууж өгсөний дараа бол Дитрих фон Чолтц нь буцаад Герман руу явахаас өөр сонголтгүй болоод Германд очсныхаа дараа бол Адольф Гитлер шууд хорж байсан байгаа. 1945 оны 4 сарын 30-ны өдөр Гитлер өөрөө аймаа орлон 1945 оны 5 сарын 8-ны өдөр Герман бууж өгсөний дараагаар Дитрих фон Чолтц нь болохоор англичуудын шууд одоо барьцааных нь хүн болон цаашаага хоригдлол явсан байгаа. Тэгээд Дитрих фон Чолтцын бас амьдралаас нь баг зэрэг ярина гэвэл Дитрих фон Чолтц нь болохоор өөрөө удам дамжсан цэргийн хүн байсан. Цэргийн хүн байсан болохоор одоо бас чих юм уу Парис хотын тэр түүхэн өв дурсгалууд хүрээгөө гэж би боддог. Тэгээд ингээ 1945 онд бол холбоотны зэргүүд барьж авчаар 1947 он хүртэл бол Англи, Америк нэгдсэн улсын шоронгуудад бол хоригдож явж байгаа. Тэгээ 1966 онд Дитрих фон Чолтц нас барсан байдаг. Тухайн үед болохоор Дитрих фон Чолтц нь хамгийн сүүлийн юу буюу одоо Парисын бүсэлтийн дараа бол одоо тэр тухайн үед Majestic зочд буудал буюу тухайн Германы төв штабд байрлаж байгаа. Тэгээд Герман руу буцаж байсан төвтэй. За энэ олон түүхэн үйл явдлуудын эцэст буюу одоо 2 удаа л уурдууллаа. Тэгээд бас төмрийн хог хаягдл болонгоод өглөө дураагдан гаалтлаа гэд энэ их зүйлийг үзсний дараа энэ Эйфелийн цамхаг өнөө үед бас ямар хөө байгаа вэ? Эйфелийн цамхаг одоо бол Европын хамгийн үнэтэй барилга гэж явуулж байгаа. 435 сая евро гэж хамгийн бичлэгийнхаа ихэнд хэлсэн байгаа. Тэгээ Эйфелийн цамхагт очиход 3 янзаар дээр нь гарч болдог. Эхнийхд 2 дугаар давхарт шатаар болон лифтээр. Тэгээ 3 дугаар давхарт гэж байгаа. 2 дугаар давхарт шатаар очиход том хүн Монгол мөнгөөр нэг 50,000 төгрөг 14 евро гэсэн. Залуу хүн 25,000 төгрөг, хүүхдүүд нэг 13,000 төгрөг орчмоор. Тэгээд 0-4 насны хүүхдүүд үнэгүй ингэж гарч байгаа. 2 дугаар давхарт лифттэй очиход бол насанд хүрэгчид 70,000 төгрөг, залуучууд 40,000 төгрөг, хүүхдүүд 20,000 төгрөг, тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 21,000 төгрөг, мөн 4 насны хүүхдүүд үнэгүй. 3 давхарт лифттэй очиход болохоор насанд хүрэгчид 120,000 төгрөг, залуучууд 60,000 төгрөг, хүүхэд 57,000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 30,000 орчим төгрөг дээр нь гарч болно. Тэгээ бодоод үзэхэд ер нь 5 гишүүнтэй нэг гэр бүл 3 давхарт нэг бүтэн гарахад бол 400 орчим мянган төгрөг шаарддаг юм байна гэж тооцож үзсэн. Тэгээд ер нь энэний жилийн орлого нь хэд байгаа юм бол тэрийг бас дурдж өгвөл мэдээч хэрэг. Ерөнхийдөө бол 2019 оноос хойш буюу 2019 оноос 2023 оны хооронд бол ингээд бичигдсэн байна л да. Жишээлбэл 2019 онд 6.2 сая жуулчхан айлж 99 сая евро бол олж исэн. 2020 онд яг ковид үеэр болохоор 1.8 сая жуулчин аялж 25,29 сая евро. 2021 онд болохоор 2.1 сая жуулчин аялж 33,42 сая евро. 2022 онд болохоор 585 сая жуулчин аялж 105 сая евро. Тэгээ 2023 онд 6.3 сая жуулчин аялж 83 сая евро орчмыг ингээд бас олж исэн юм байна. Мэдээж яг 20-21 оны үед яг коронавирус үеэс учраас аялж байгаа жуулчлалын тооч төр орж байгаа орлогын тооч төр бага бай тийм ээ. Тийм ээ. Тэгээд ер нь жил дунджаар нэг 80 сая орчим еврогийн орлоготой байдаг баг. Энэ нь болохоор Монгол мөнгөөр бодоод үзэхэд 280 тэрбум төгрөг аялалтай. Эцэст нь дүгнжлэхэд энэхүү гайхамшигтай түүхийн өв болох Эйфелийн цамхагыг ашиглан
хүртэл ингээд 2 удаа лоурдсан байдаг. Энэ хүү жишээнээс аваад өөрийнхөө бас ингээд та банкны данс карт ер нь байж болох бүх хувийн нууцудаа бол ерөнхийдөө чанд сайн хадгалж иймэрхүү эрсдэлт өртөхгүй байхаас бас сэргийлээрэй гэж хэлмээр байна. Бидний бэлтгэсэн дугаар энэ түрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. P-coin байла.